Би бол өөрийгөө хөгжимчин уран бүтээлч гэж тодорхойлно. Тэгэхээр Magnolia гэдэг бол миний уран бүтээлийн нэр. Миний жинхэнэ төлөвлөгөө. Тийм. Тэгээд би бол хөгжимчин бас киногоор сурцсан бас filmmaker гэж явна. Тэгээд бас нэг жоохон тэр entrepreneur талтай би бас Faka Jazz Club гэдэг бас өөрийн гэсэн тийм клубтэй. Та бас урлагийн түүх судлаачаар төгссөн. Тэгэхээр магадгүй энэ мэрэгчлэн таны одоо нөгөө нэг энэ гаргаж байгаа хөгжмүүдэд тусгалаа олсон байдаг байх гэж бодож байна. Тийм үнэн баха. Би бол урлагийн түүх буюу art history гэдэг мэрэгчлэлээр сурсан, бакалавр хамгаалсан. Тэгээд урлагийн түүх судалж яхад бол ингээд том зургаар нь харж байгаа юм. Тэгээд том зургаар нь урлаг дээр, дүрслэх урлаг дээр зөвхөн дүрслэх урлаг биш, ямар ч урлаг дээр тухайн нийгэмд болж исэн, тухайн улс оронд болж исэн хүмүүсийн сэтгэлгээ, хүмүүсийн уур амьсгал гэх юм уу. Тэгээ яаж тэр урлагтаа ингэж тусч जैन тий. Тэрийг бол сайн харуулдаг. Тэгэхээр урлаг нь бол тухайн нийгмийн, тухайн орны ингэж нэг юм хүмүүсийн сэтгцийнх нь ингэж төлөөлөл болоод буучдаг. Тэгээд гэхдээ ингээд нэг тал руугаа хит савлцахаараа бас нөгөө тал руугаа дахиад ингээд савлаад эхэлдэг. Реакшн үзүүлдэг тийм. Тэгэхээр дөнгөж шинээр эхэлчихэд тэр ямар нэгэн урлагийн урсгал нь ингээд хүчээ аваад эхлэхээр хүмүүс бас тэрний эсрэг юм хийж эхэлдэг. Тэгэхээр ингээд урлагийн түүхийг ингээд томоор нарахад яаж ингэж үргэлж ингээд савлж идэг, би биендээ реакшн үзүүлж идэг. Тэгээд урлагийн түүхчин бол зөвхөн мэдээж хувинаас гарч байгаа ч гэсэн бас нийгмийн тэм төлөөлөл болт юм болоо гэж би бас төсөөлдөм. Тэгэхээр тэр бол зөвхөн дүрлэх урсгалтай биш, бас хөгжим дээр, кинон дээр ер нь ямар ч юм урлаг дээр бол үнэн гэж боддог. Сонсдог уран зураг гэж бас ярьдаг шүү дээ. Магадгүй тийм ба. Тийм баха тийм. Ачаа гоё хэллээ биш. Би сонсог юм байна. Сонсдог уран зураг. Баярлалаа. Тэгэхээр 2015 онд Someday гаргаж ирсэн үе эргээд санах юм бол яг одоо тэр үе эргээд харахад өнөөдрийн одоо дүлгөөн өөрийгөө төсөөлж ирсэн болов. Үгүй шүү. Би Someday гаргаж байхдаа бол Someday миний анхны дуу тэрийг би студ бараг л үнгүү бичүүлсэн, клипийн ч гэсэн үнгүү хийсэн. Тэгээ өөрөө зүгээр гар утсан дээр хийгээд тэгээд манай эхнэр дуулсан. Тэгэл бүтээр бараг л нэг 2-3 өдөр жилийн цагаар хийсэн клип баггүй дуу. Тэгээд тухайн үедээ бол би тийм карьер одоо тийм одоо Netflix энэ эсвэл Death Stranding энэ дорн морн гэсэн тийм төсөөлөл ерөөсөй байхгүй, зүгээр л ямар ч урдаа байгаа хиймээр байгаа юм хийл гэж зорьсон. Тэгээд тухайн үед байсан дүлгөөн, өнөөдрийн дүлгөөн бол яг үүндээ дотроосоо мэдэрж байгаа мэдрэмж бол нэг ондоо санагддаг. Би одоо ч гэсэн яг л одоо 10 жилийн өмнө ингээд юм ажиллаа бүтээх гээд гүйжсэн. Өнөөдөр ч гэсэн яг л адилхан тэгээл явж байгаа юм санагдаж байна. Тэгээд би Someday гарахад 24-25 настай байсан. Одоо бол би 35 болсон байна тий. Гэтэ надад бол 35 хүрсэн ч гэсэн магадгүй 25 настай, 15 настай, хаяа бүр 5 настай өвчиг санагддаг. Хаяа бүр ингээд 75 настай тийм хөвшин нас гар тийм гүйцсэн тийм хүншигч мэдрэмж авдаг. Тэгэхээр ер нь бол хүмүүс бол тийм олон нас ингээд нэг доор ингээд байж дим болов гэж боддتي. Тэгэхээр жоохон тийм хийсэр юм яриачлаа гэхдээ. Та бол одоо Indie folk урсгалын гол төлөөлөгч гэдгээрээ олонд танигдсан. Тэгэхээр энэ Indie урсгалыг бол хүмүүс зүгээр нэг том урсгалыг даахаас татгалздагч гэдэг юм уу те. За магадгүй одоо лейблүүд, продакшнуудад харьяалагдахгүй уран бүтээлч гэдэг. Тэгэхээр энэ магадгүй зөрөгтэй хүмүүсийн дагдаг урсгал уу? Заригтай тийм магадгүй заригтай ээж магадгүй гэхдээ бас зүгээр л ийм өөр юм хүсдэг. Тэгэл олонхыг дагдаг биш. Тэгэл хүн болгоныг ингээд сонсож байгаа юм сонсох биш. Хүн болгоны хийж байгаа юм хийх биш. Гэтэ нэг өөрийн гэсэн тийм үзэл бодолтой ч юм уу. Тийм эсвэл нэг шинэ мэдрэмж хайдаг. Тийм хүмүүсийг илүү сонирхдаг урсгал юм болов. Тэгэхээр би бол өөрөө ч гэсэн бас тийм тэгэхээр мэдээж хөгжим хийж эхлэхдээ ч гэсэн би өөрөө юу сонсож ийн, өөрөө юу ингээд орж ийн тэр нь бас ингээд гардаг.
гэж бодож байна. Та ер нь яагаад 15 онд хамгийн анхны дуугаа гаргачаад ямар нэгэн лейбл продакшнд харьяалагдаж одоо хамгийн хурдан од болыч гэдэг юм од болох одоо дардан замыг мэддэг хүмүүсийн ингээд түший тулыч гэдэг юм уу тэгж явалгүйгээр яг энэ инди фолк урсгалаараа явах болсон байна. Яг Монголд бол яг үндэ тийм мейнстрим ч юм уу тийм том лейбл тэгээд independent artist би даасан уран бүтээлч хийх бол нэг том ялгаа байдаг юм шиг санагдтыг. Тэгээд яг дээрээс нь би өөрөө дуунуудаа бичдэг болохоор өөрөө дуунуудаа зохиодог, өөрөө дуунуудаа бичдэг болохоор надад бол бас харьцангуй тийм юмуд нь ойрхон байсан. Магадгүй лейбл энэ төр ороод эхлэхээр лейбл чинь бол нэг имижийг чинь бүрдүүлж өгнө. Бүх мьюзик видео ч энэ дуу муу бүх юм ингээд зардлын даагаад тэгээд нэг тийм цаанаас менежмент хийгээд өгдөг байх л та. Гэтэ тэрнээс гадна бас одоо өөрөө дуу бичдэг хүн бол дууг ингээд бичиж өгөх хүн олдог ч юм уу тий. Тэгэхээр би бол яг нэгт одоо миний өөрийн хийж байгаа хөгжмийн урсгалын онцлог болоод тийм мейнстрим production ч юм уу лейблд хариалагдах шаардлагагүй. Тэгээд бас надад өөртөө бас айгу сонирхолтой. Тэгээд би өөрийнхөө дуртай артистуудыг замналын ер нь бол дуурайгаал 10 горлын дуурайгаал тэгэл хийгээ явцсан. Тэгэл ер нь бол цаанаад багтаж байгаа бол тэгэл шууд хийж болох юм санагдана. Танд одоо магадгүй нөгөө арилжааны амжилтын төлөө өөрийгөө өөрчлөх санал иржсэн үү? Би бүр анх ингээд эхний цамгаа гаргахаас өмнө нэг тийм лейблтэй уулан байсан юм. Би дөнгөж нэг зүгээр утсан дээрээ даймонуудаа бичсэн. Тэгээд тэднүүсийг нэг хүн дүүд сонсгосон чинь тэр хүмүүс таалагдаад тэгээд лейблд орох уу гэ. Тэгээд надад бол мэдээж айгу гоё санагдаад би бол тэгээд тухайн үед бол шууд лейблд нь оролцоод гэрэмэрэ зураад ингээд явж исэн. Тэгээд тэрийг харахад бол гэрэн дээр нь ингээд бидний зөвшөөрлгөө өнгө төрхөө өөрчилж болохгүй, бараг зүсээс сууж болохгүй тий. Одоо хүнээс зөвшөөрөл авч зүсээс суулах нь шүү дээ тий. Тэгэхээр тиймэрхүү гэрээнд нь бол тиймэрхүү юм тусцсан байт юм билэ. Тэгэл гэхдээ яг тэр нь бол тэр нь бүтээгүү тэгээд би энэ анхныхаа замыг гаргахтаа бол зохио бий тааж гаргаагүй. Намайг бол Номи гээд Номон зул гэдэг продюсер байгаа. Миний замгийг маань продюс хийсэн хүмүүнтэй холбож өгсөн. Тэгээд бас зардлыг гаргасан. Тэгээд дээрээс нь мөнх оргил гээд манай миний хөгжмийн продюсер байгаа. Тэгэхээр ер нь бол яг Famous Man гэдэг миний анхны цамгийг бүтээхэд хамгийн нэмэр болсон хүмүүс л тэр хоёроос байгаа. Тэгэхээр таны хувьд инди гэдэг бол зөвхөн нэг хөгжмийн урсгал уу аль эсвэл одоо амьдралын философи болж байна? Ер нь тэр хоёр л уялдаатай хаа. Тэгээд инди гэдэг чинь уул нь бол ингээ independent-ийн товчл байхгүй. Independent гэхэр чинь бол би даасан том лейблд хариалагдахгүй гэдэг үгийг л тэр нь явсаар гад бүр өөр ингэсэн урсгал болцсон, өөр ингэсэн тийм бараг философи болцсон тий. Тэгэхээр тэр бол тийм амьдралын хэв маяг философи мөн баха. Тэгэхээр таны хөгжмөд одоо Woody Gather, Bon Iver гэх мэтийн одоо урсгалын нөлөөллүүдийг бас сонсох боломжтой гэж хүмүүс ярилцдаг. Өнөөдрийн одоо таны инспайр болж байгаа уран бүтээлч хэм байна? Өнөөдөр намайг би одоо ямар уран бүтээлч, ямар хөгжмөөс уран зориг авч ийнвэ гэвэл өмнө сонсдог байсан хамтлагуудаас ч ихсэн авдаг. Тэгэл бас шинэ уран бүтээлчтэй ч ихсэн авдаг. Чин Хайм гэдэг хамтлаг байна. The War on Drugs гэдэг хамтлаг байна. Тэгэл энэ ингээл харахад чинь тийм мэдээж The National байгаа. Саний хэлдэг дурдсан Bon Iver байгаа. Тэгээ Woody Guthrie бол бүр мэдлийн яг хожим үеийн одоо яг тийм Америкийн folk дуучин байгаа. Тэгээ Woody Guthrie чинь бол Bob Dylan-ы ингээд шүтэн баггүй. Тэгэхээр Bob Dylan гих мэтэл тэгэл тийм нийлээд ах юм бол дуусахгүй байх уу. Үзэж болох уу? Тийм би одоо цамгаа ингээд гарсан цамгаа авчирсан байна. Тийм цамгаа ингээд пянзаар гаргасан. Ашгүй пянз маань нээлтээс өмнө хэмжиж ирсэн. Тэгэхээр тийм би пянзаа аваад ирсэн ийм пянзаа гамаа. Вау. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө хоёлаа зургийг ярьжсэн тийм. Тийм та надад хаана хостыг ингээд та хараад таньж байна. Сарвал зах байна тийм. Тийм наач сарвал захын хоёр давхраас нь авсан.
Гэтэ нөгөө нэг зургийн cover-нууд, пянцны cover-нууд маш их анхаарал татмаар байдаг. Энэний өмнө гарч ирсэн бас cover ч гэсэн анхаарал татмаар байсан. Зургийн хин авдаг вэ? Та өөрөө бас видеограф хүн шүү дээ. Тийм, би бол өөрөө киногаар сурсан. Тэгээд өөрөө нэг хайлт нэг юм кино хийдэг. Тэгэхээр зарим мьюзик видеонууд л өөрөө хийжсэн. Гэтэ энэ цамгийн cover зургийг бол манай эхнэр авч ирсэн. Бид хоёр хүнсний дэлгүүрээр явж байгаад тэгээд гэтээ cover зургийг олохоос өмнө эхлээд нэрээ өгсөн байсан. Supermarket Daydreams гэдэг. Тэгээд тэр бол бас самгт багцсан нэг дуугаар цамгаа нэрлсэн байгаа юм. Supermarket Daydreams гэдэг. Supermarket Daydreams-ыг одоо монголоор орчуулах юм бол тийм хүнсний дэлгүүр дэх өдрийн зөв гэх юм уу да тиймэрхүү утгатай нэр байгаа юм. Тэгэхээр Supermarket Daydreams гэдэг самгтаа нэр өгсөн юм чинь мэдээж cover зургийн ч гэсэн бас нэг хүнсний дэлгүүрт байх хэрэгтэй тэгээд бид хоёр өдөржин гадуур хүнсний дэлгүүр хүнсээ авангаа бас зураг авалт хийгээд тэгээд тэр дундаас гарсан. Ажил амьдралаа аль алийг амжуулаад. Тийм, тэгэхээр ажил амьдралаа амжуулж байгаа хүн бол бас хэдэн цамгийн концепт ч юм уу, цамгад гардаг дүр ч юм уу, одоо энэ цамгийн гол фото санаанд бас дэнд орж байгаа хаа. Ажил амьдралаа аль алийг ингэж зохицуулж байгаа. Тэгээд өдөр тутмын амьдрал ямар тийм ичид тийм гоё зүйл байж болох уу гэдгийг харуулсан. Ер нь цомгоо яаж бүтээсэн бэ? Би танаас яг асууя гэж бодсон. Дуунуудаа яг бичээд би яг цомог гаргандаа гэж төлөвлөөд дуунуудаа нэг тэдэс тэдэн дуу байх ёстой доо гэж бичдэг юм уу? Аль эсвэл дуунууд маань ингээд төрөөд явж явах явцад нь за одоо нэг цомог гаргах болсон байхаа гэж цомгоо гаргасан. Тэг аль аль нь би бол цомог хийх тийм төлөвлөгөөтэй зорилготой дуунуудаа бичдэг. Тэгээд дуунуудаа одоо зөндөө дуунууд ингээд бичиж эхэлнэ. 20 30 40 дууны санаа гаргаж эхлэв. Тэгэл тэр дундаас нь аль нь одоо яг бөөжөөд эцсийн гараанд хүртлээ ингээд дуустлаа ингэж явах нь. Зарим дуунууд бол ерөөсө дуустгүй. Яагаад чинь ерөөсө дуусч өгдөггүй. Хамгийн удаан бүтсэн дуу нь энэ цомогт ямар дуу байгаа бол? Энэ цомогт орсон хамгийн удаан бичсэн дуу нь бол энэ Saint Petersburg гэдэг дуу хаа. Энэ Saint Petersburg гэдэг дуу нь би бүр дээр үед бараг 10 гаруй жилийн өмнө хаа. Бараг нэг анхны цомог гарахаас ч өмнө би санааг нэг ukulele гэж жижиг юм тоглоомын юм шиг гитар байдаг шүү дээ. Нэг Hawaii гитар. Тэрэн дээр анх санааг гаргачаад тэгээд тэр санаа өгд надад угсаа хатас таалагддаг байсан. Гэтэ ерөөсө тэрийг өмнө ингээд тэрэн дээр ажиллаагүй ингээд гүцээгүй үлдсэн, орхигдсон. Тэгэл тэрийг ингээд үе ингэж гаргаж ирээл жоохон зүйлэгдэг байхгүй. Тэгэл эхлээл чинь ukulele дээр эхэлчээд дараа нь гитар руу шилжүүлээд дараа нь төгөлдөр хурал руу шилжүүлж үзээд тэгэл явцын дунд тэр нь хөгцсөр байгаа. Тэгээ одоо л яг дуун ингээд гүйц толоод гоё болоод тэгээд цомогт орох хэмжээний бүтээл болсон байна гэд тэгээд одоо орсон байна. Тэгэхээр энэ цомогт бол хэдхэн сарын өмнө бичсэн ч дуу байгаа. Энэ Darling гэдэг зүйлийн дуу энэ бол бүр 10 хэдэн жилийн өмнө бичсэн ч дуу байгаа. Шууд нэг суугаал тэр дараа гарчдаг дуунууд ч гэсэн байгаа. Энэ зэрэг нэг. Харьцангуй байд юм. Та ер нь өдөртөө хэдэн цагийг хөгжим зарцуулдаг вэ? Яг тэгж хэмж үзээг юм байна. Гэтэ ямар ч гэсэн 7 хоног болгон өдөр болгон тодорхой хэмжээнд бас ингээд бэлдээд тэрэндээ бас цаг зарцуулахыг бол хичээдэг. Тэгээ угаасаа л одоо миний энэ бол миний ажил юм чи миний мэргэжил болохоор бас тэрэндээ бас цаг зарцуулах хэрэгтэй байдаг. Айгу орой шөнөөр тоглох туртай байдаг. Болгон унсны дараа нэг жоохон ганцаараа сууж агаад төвлөрж агаад тий. Тэр уран бүтээлчдийн тухай ярихад хүмүүс хөвчлэн хөгжим ярьдаг л да. Гэтэ үүний цаана бол бүтээлээ түгээх, лицензлэх, одоо орлого олох гэсэн бүхэл бүтэн одоо маш том бизнес байдаг. Энэ бол олон улстай ч гэсэн маш том бизнес болоод хувирчихсан байгаадаа зөвхөн урлаг, уран сайхан гэхээсээ илүү тэр өнгөрсөн онд л хэд одоо зөвхөн хөгжмийн бичлэгийн салбар 30 тэрбум Америк доллар төгсөн орлого болсон. За стримингийн орлого бол анх удаа 20 тэрбум Америк долларыг давсан. Тэр хөгжим өнөөдөр бол одоо асар том бизнес болсон. Энэ үед Монголын уран бүтээлчд бас энэ зах зээлд оролцох боломж, энэ зах зээлээс орлого олох боломж хэр нээлттэй байдаг бол энэ бол нэлээд ондоо хэцүүшгүй ондоо. Тэгээд биэс мэдээж Монголд уран бүтээл төрүүлдэг. Тэгэхээр Монголын зах зээлд ч оролцож байгаа. Гэтэ бас гадаадын янз бүрийн фестивалаар явж үзсэн. Тэгээд гадаадын янз бүрийн кино, цуврал, тэгээд компьютер тоглоомд бас дуунууд маань ороод явсан болохоор бас гадаадын зах зээл хөлдөрд үзсэн. Тэгэхээр гадаадын зах зээл хамаагүй том. Тэгээд юм томроод эхлэхээр айгүй олон өөрөөр тоглогчд орж ирдэг. Монголд бол
Монголын зах зээл бол угаасаа цаанаас бид нар чинь 3 сая хүнтэй зах зээл нь тэгэхээр хязгаарлалт болохоор тийм олон тоглогчд байх боломжгүй. Одоо жишээ нь гадаад тэгэхэд тийм хөгжмийн хуульч гэж тусдаа хүн байдیں۔ Тэ. Одоо Монголд бол хөгжмийн хуульч ганц ч байдгүй баг. Яг уран бүтээлийн тийм нарийн мэрэгсэн тийм хуульч байхгүй. Угаасаа тийм байх үнэлгүй байхгүй. Яг л одоо хөгжмийн хуулиар төгсөөд сураад Монгол ирэх юм бол ажил олдохгүй шүү дээ. Тэр үнийг маш ниш байна тий. Тийм маш ниш зах зээл байхгүй. Одоо жишээ нь Netflix-д орохоор эсвэл нөгөө компьютер тоглоомд орохоор надаас зөвшөөрөл аваад бид нар ингээд юунууд чинь дууг чинь яг энэ анги дээр ингэж орох юм шүү. Эсвэл нөгөө компьютер тоглоом дээр орохоор бол бид нар яг энэ хэсэгт ингэж орох ингээд тийм sync license гэдэг тусдаа ийм лиценз авдаг. Тэр Монголд одоо жишээ нь sync license гэдэг яг тэр нэр томьёо ч юм уу те тэр бол байхгүй. Тэгэл хүмүүс гівэнд ингээл танд руу залгадаг байхгүй юу? Бид нар тийм утсан тийм кинонд дуу гэж ашиглахгүй гэж залгадаг байхгүй юу? Тийм рекламад оруулахгүй гэл. Тэгэл надад гэрээгээ явуулдаг. Гэрээ нь бол айгу ерөнхий гэрээдэг. Гадаадын тийм хууль зүйн орчин хамаагүй хөгжсөн. Монгол бол одоо жишээ нь royalties гэж авах хэвээр тэгээд дуу бүтээхэд оролцсон л бол ямар нэгэн байдлаар орлого орж явах хэвээр. Тэгэхээр Монголд бол тэр хууль зүйн ертөнцийн бол хууль зүйн орчин бол арай бүрдээгүй болохоор тэр орлогын их усур бол байхгүй байгаад байгаа. Гэтэ одоо бол ингээд Москав гээл газраас эхлүүлээд тиймэрхүү royalties гэдэг тэр орлогын их усур бол нэгдэх гэл болохгүй байх шиг байна тий. Та өмнө бас NFT гаргах талаар дурдчихсан. Тэгэхээр технологи хөгжих тусам одоо энэ хөгжмийн бизнесийн модель нь яаж өөрчлөгдөхийг хандлагатай байгаа бол? Хөгжмийн бизнесийн модель нь тэрийг бол би бол ирээдүг бол мэдэхгүй байна. Гэтэ AI бол одоо бол хөгжмийн зах зээл хөгжмийн ертөнцид бол аль хэдийн том өөрчлөлт хувьсгал хийгээд эхэлсэн. Айгу олон одоо дөнгөж сая л ингээд бид нар аялж исэн чинь цуг авч исэн хүмүүс ингээд ярьж байгаа байхгүй. Хүмүүс л ингээд AI-аар зохиолын дуу хийгээд эхэлсэн. Тэгэхээр зүгээр л Монголд байдаг бүх зохиолын дуунуудыг хийгээл за эднээс энэ шиг төстэй ижил төстэй юм гаргаад иргээл AI-д хийлчин. Тэгэл AI нь ингээд ижил төстэй зохиолын дуунууд гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь цаана уран бүтээлч байхгүй. Гэхдээ тэрийг нь одоо AI руугаа хийсэн хүн нь бодвол одоо орлого авч байгаа илгүй те. Тэгэхээр ч одоо AI-аар ингээд бүтээсэн зохиолын дууг хүмүүс сонсоод эхлэхээр одоо жинхэнэ зохиолын дуучид нь яг ингээд ажил болгоод тэгээд зохиолын дуучид нь бол жишээ нь тэдний орлогоос нь ч гэх юм уу тэдний уран бүтээлээс нь ингээд зах зээлээс нь булгаад эхэлж байгаа байхгүй те. Гэхдээ одоо амьд хөгжим амьдэр дуулах зөвхөн амьд хөгжим гэдэг жанр биш гэхдээ амьдэр дуулах тэр ертөнцийг бол AI-аар одоохондоо хараахан тийшээ орж чадахгүй байгаа. Би бол энэ л үргэлж өөрөө л дуунуудаа зохиож явах болно. Тэгээ уусаа би одоо өөрөө дуунуудаа зохиохоо болцохоор миний бүтээл байха болчихно. Тэр өнөөдөр бид одоо хөгжим, бизнес, тэгээд олон улсын зах зээл гэдэг их олон зүйлийн талаар ярьлаа. Харин одоо 20 жилийн дараа хүмүүс Магнолиагийн амжилтын тоо эсвэл одоо үзэлт, хандлтын тоогоор нь одоо эсвэл шагналаар нь хэмжих биш, ганцхан өгүүлбэрээр хэмжээсэй гэвэл тэр өгүүлбэр нь ямар өгүүлбэр байгаасаа гэж хүсэх вэ? Миний дуунуудыг сонсоод, миний дуунуудаас тийм тайвшилч юм уу өөрт нь ингээд тийм сэтгэлийн дэм болсон гэж айгүй олон хүмүүсээс надад хэлдэг. Би яг дуунуудаа ингээд хийчээ тэгээд яг зөвхөн өөртөө зориулж хийж болно. Гэхдээ бас өөр хүмүүс сонсоод тэгээд миний дуунуудаас ингээд тайвшрал авдаг ч юм уу эсвэл ингээд сэтгэлд нь дэм болдог эсвэл нэг юм хүнд хэцүү үед нь ингээд хань болдог байх нь бол айгүй тэр бол миний дуунууд бол айгүй том утга учир өгж байгаа юм шиг санагдтыг. Тэгэхээр тийм сонсохороо би нэрэл одоо тэгвэл зөв юм хийж байгаа юм байна да, чухал юм хийж байгаа юм байна да гэсэн тийм мэдрэмж авдаг. Тэгэхээр миний Магнолиагийн дуунууд бол надад тань болж исэн, миний сэтгэл ойрхон байсан гэдэг одоо тийм байдлаар л одоо хүмүүс дурддаг болох болов. Тэгээд би бол тэгэл бодож байна.
Өнөөдрийн авчирсан шинэхэн цомгоос нэг дуу онцлооч гэвэл өнөөдөр яг одоо бидний ярилцлагыг үзээд сууж байгаа үзэгчд маань за өнөөдөр та энэ дууг сонсоод үзэрэй гэж санал болгох дуу нь аль дуу бол? Тэр дуу эндээс нэг дуу онцлон гэвэл одоо энэ хоёр дахь дуу Woods гэдэг байгаа. Woods гэдэг дуу. Woods гэдэг дуу бол бүр жилийн өмнө гарсан байсан л та. Энийг нөгөө Hideo Kojimагийн Death Stranding 2 гэдэг тоглоомд нь зориулж би энэ дуугаа дуусгаад өгсөн. Тэгээд үгийн ч гэсэн бас тэр тоглоомд харуулж бичсэн. Тэгээд энэ бол миний хувьд бол миний зохиосон хамгийн тийм одоо гүнзгий гэх юм уу эсвэл хамгийн тийм хүчтэй дуунуудын нэг болсон гэж бодож байна. Тэгээд энэ дээр бол морин хуурыг шилдэг. Тэгэхээр бас ингээд тийм олон улс дэлхийн хэмжээнд гарах тоглоомд бас Монголын тийм дууралт оруулахыг хичээсэн. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Монголын өрөмтэй олон улсын тавцанд зөвхөн сонсогдох биш, бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэсэг болж эхэлж байгаа яг энэ үед өөрийнхөө туршлага үзэл бодлоо хуваалцсан Дүлгэн танд маш их баярлалаа. За баярлалаа.